Хэрвээ одоо ингээл махцах ногоо дуусах юм бол гурилаар ингээл хүүхдээ одоо гамбар боорцох ч юм уу тийм хийж өгөөд тэгээд 1-2 удаа байсан. Тэгэл ингээл хойд дууртаас айлмайлс нэг хоолнос орж ирэл тэгээд зогоожсэн. Хүүхдийн мөнгөөс өмнө хүнс дуусчаараас заримдаа л хэцүү. Тэгээд ах эгч рүүгээ уцтаж нэг 5-10 цаас аваад тэгээд нэг махшил аваад тэгээд нэг хойд дууртах болгоол. Өмнөх карантины дараа бид нар яг үйл ажиллагаа нэг яг бараа татах мөнгө байхгүйсэн шин. Хов найзаасаа мөнгө зээлхийг бараа татвал тий. Тэгээл одоо дахиж одоо нэгтэй би бараа татахаар яах вэ хөл байгаа байхгүй юу. Өмнөхдөр би нэг их хүнээс мөнгө зээлхийг бараа татвал дахиад нэг 7 хоног буцаа хайцсан шин. Тэр нь амар эрсдэлтэй байхгүй юу. Та хоёр нь одоо гэртээр ганцаараа амьдардаг, хэдүүл амьдардаг. Би яг ганцаараа амьдардаг. Хүүхдүүдэд туснаа гаргачаад өөрөө ганцаараа амьдардаг. Тийм их тэтгэр авдаггүй. Тэгээд хүүхдүүдээсээ бас зарим нэгсэлт бас мөнгө төгрөг аавд амьдардаг. Энэ царай хэрэглээнд хүрэхгүй л дээ. Яг тэгвэл хот газрын амьдрал чинь ерөөсөө яваад явхад л тэгэл бүгд зардал гардаг болохоор тий. Цар тахлын улмаас тогтоосон 14 хоногийн хөлөөрөө энэ сарын 25-нд дуусгаар байсан. Гэвч халдварын тоо буурахгүй нас баралт нэмэгцээр байсан тул хөл хориг дахин 14 хоног сунгасан. За энэ нь иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ? Бид энэ асуудлыг сурвалжлахаар Баянзүрх дүүргийн 19 дэх хорон дээр ирээд байна. Энд 1-5 насны 2 хүүхэдтэй өргөх толгоос ээж төмөр цайж амьдардаг юм. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Хөл хориг сая дахин 14 хоног сунглаа шүү дээ. Энэ танаа өрхийн амьдралд ер нь хэрхэн нөлөөлж байна вэ? Би одоо үсэд ажил төрөл хийхгүй айгу удаж байгаа. Гэхдээ яг нөгөө хүүхдийн мөнгөөр л амьдардаг л да. Хүүхдийн 100,000 өөрийнхөө сард авдаг 50. Сарын орлого бол 250 сая төгрөг. Тэрнгээрээ л амьдралаа залгаж явдаг. Сарынхан. Саяны нөгөө нэг төрөөс 300 сая төгрөг өгдөг. Тэр бол айгүй их ач тус болсон. Нэг төлөө нүрсээ бэлдэж авсан. Хоёр гэртээ жоолж жоохон хүнснийхээ амийг хангаж базааж авсан. Ер нь одоо 14 хоногийн хөл хорионы энэ хугацааг ер нь хэрхэн даван туулъя гэж бодож байна танаа хэрвээ. Тэгэхдээ хүүхдийнхээ мөнгөөр зарцуулж одоо амьдранда тий сарынхаа орлогоор саяны мөнгөөрөө нөөцний нэг жоолж явах юм авч нөөцлж авсан тэрнгээрээ л харин жоохон болгож байгаа. Одоо танаад ер нь хэд хоногийн хүнсний нөөц байгаа вэ? За одоо бол яг нэг 7 хоногийн нөөц. 10 илгүүрэл тэгэл жоолж явах нь байгаа юм байна. Тиймэрхүү. Ер нь дэлгүүрт үр зээл байгаа юу? Өөртөө байсан сая нэг 300 сая төгрөг буугаад тэрийг дарж амжсан. Одоо бол нөх үр ширгүүл байна. Ер нь бол 7 хоногийн хүнс маань дуусаад хэцүү тийм бол үр зээл 50. Тийм хойд айл дэлгүүртийгээ танилцсан болох те тэгээ яг нөгөө нэг гурвлахны амьдрал болохоор мэддэг болох те яг хүүхдээ мөнгө буухаар өгч энэ дэрийг өнөө уучраа хилээд авахаар өгчдөг юм. Хоол үнснийхээ ерөм дуусч хамбал иш ороод зээлээд ингэ авчихдаг. Тэгээл хойдгаа зурдхаа нөхөр хичэр тэгэл байгаад байгаа юм да болоолах. Ер нь хүүхдийнхаа мөнгийг одоо хэрэглээндээ зарцуулахаас гадна ер нь хадгаламж үүсгэж чадчих гин үү та? Тэрийг бол өстэй чадахгүй уулын тэгж үүсгэе гэж бодсон боловч тэгээ нөө яг нөө би өөрөө ингээд сох ажилгүй гэртээ энээр гараа суугаад байгаа болохоор ямар ч тийм боломж авахгүй. Танах ер нь одоо хүнсний толгоонд хамрагдаж Үгүй хамрагдаж амжаагүй. Яагаад гэвэл олон хүүхэдтэй айл хүнсний толгоонд ордог. Асууж үтсэн л дээ хорооноос би ингээ хоёр хүүхэдтэй өргөцлөхөөс ээж байгаамаа ингээ хүнсний толгойн хүнд хамрагдах гэсэн юм аа гэсэн чи хоёр хүүхэдтэй бол болдоггүй. 3-4-өөс дээш болдог. Олон хүүхэдтэй айл хамрагддаг гэж хэлчихсэн. Тэгээ хамрагдаж чадаагүй. Хэдэн хонд хөөцөлдөжсэн бэ? 20 хонд хөөцөлдөжсэн. Нэг очиж асуусан хорооноос би одоо ингээд өргөцлөхөөс ээж байгаамаа ингээд холбогдож болох уу? Би яах уу гэдгсэн чинь хоёр хүүхэдтэй болдгоо олон хүүхэдтэй айлаас дээш болно. Ер нь одоо яг 11 сараас хойш бас нэлээд хэд удаа хөл хорой тогтоолоо. Энэ хугацаанд хороо дүүргээс ямар нэгэн тусламж үзүүлж ирсэн үү? Хорооноос нэг юу тусламж ирж ирсэн нэг
гурил будаа тэгээд нөгөө ногоо махцах иржсэн. Бас нөгөө манай том хүү дэлхийн зүүн том гэдэг байхгүй юу? Дэлхийн зүүнгөөс бас айгүй их тусламж үзүүлчихсэн. Бас нэг 100,000 төгрөг өгчээсэн. Дахиад бас нэг 20-ны үед бас дахин 100,000 төгрөг өгчээсэн. Тэр үед нэр бас их нэмэр болсон л доо. Танах бас айлын хашаанд амьдардаг гэж хэлсэн. Тэгээ ерөн сард хэдэн төгрөг түрээсэнд нь төлдөг бай. Энд сарын түрээсэнд 50,000 төгрөг. Тэгээ тогны мөнгөө бас тушаадаг. Тэгээ нөгөө нийтдээ бол 80,000 төгрөг л айлын хашаанд өгдөг. Тогныхоо мөнгөний хашааны түрээстэйгээ 80,000 төгрөг өгдөг. Энэ таньдаг айл уу эсвэл бүр огт танихгүй айл уу? Танихгүй байж байгаа танилцсан. Тэгээд ярин одоо энэ 20 цэр үед бол бас яг харж үзээд тогны мөнгөө яг өгöd байгаад. Түүнээс болоод 20 цэр тавигдаг өвчин гарааг байхад бол сарын 80,000 төгрөг өгч амьдэрдэг гэсэн. Одоо харин аваад жоохон таньж ингээд ярьж хөрдөг болоод ирэхээр тогныхон мөнгийг өгöd байгаад. Одоо өөрийн гэсэн одоо хөл орой тавигдчихвал ингээд ажил өрөлтөө болчихлоо. Өөрийн гэсэн нэг хашаа машаадчих бол тиймийг л маяг болох юм. Айлын болгоод айл юм түрээслэл айл ингээд өгдөг мөнгө ингээд л хадгалж байгаад нэг хашаатай болчихвол өөрийн гэсэн болчихвол амгүй. Амар юм да гэж бодох юм да. Хам болон хөл орой гэдэг юм чил хэцүү болчиход байгаа байхгүй. Хөл орой дүүг хатаа гаргаж. Дүүг хатаа. Ажил хийн гэж байна. Ер нь ямар ажил хийн гэж төлөвлөж байна? Тэгээд нэг гайгүй хон шиг ажил хийх юмсан гэж бодоод л хаалта. Залуу хүн юм ч юм уу. Энэ нөгөө нэг ирээдүйн Монгол байгууллага гэж яг манай гэр хөдөл байдаг хгүй. Ирээдүйн бас төрийн бас байгууллага гэд тэрэнд нөгөө нэг хорооноос нэг өргөдлгөөс ээжүүдээ ингээд судалгаа аваад тэгээ нэг юм сургалт явуулна гэдгсэн. Тэгээ нөгөө хамгийн гол нь би нөгөө тэр дунд миний нэр өгөөд тэгээ ингээ хүүхд харах байхгүй яаж сурах уу гэдгсэн чи өөрөөсөө ингээд хүүхдээ чи ингээ харж өгөө цэцэрлэгтэй тэгээд ингээ сурах уу хэрвээ сайн сурах юм бол ингээд цаашдаа ажлын байран дээр гаргаад өгнө гэсэн. Тэрийг бас ингээ хараад байгаа л та. Тэг өсчингээр сурах гэдэг байхгүй. Тэг өсчин тоогооч ойдлгуур байна гэхээр өсчинд нь явъя гэд нэг тийм санал бас ирсэн. Тэрийг бас хүлээгээд байгаа. Хэрвээ тэрэнд ингээд сая ярилцлага өгөөд тэнцсэн. Тэгээд тэрнгээрээ ингээд дагнаад ингээд явах юм бол бас өсчингээрээ авчвал бас сайн байна гэж бодоод байна. Нөгөө нэг хамгийн гол нь хөдөө нутгийн паспорттай саяхан шилжиж ирсэн болохоор одоо энэ жил 2 хүрнэ. Тэгэхээр нөгөө улсын цэцэрлэгт бүртгүүлж үзэндээ гэж. Тэгээд томьёогоо сургуульд өгвөл тэгээ нэг ажил их боломжтой л бол. Нөгөө хүүхд хархан байхгүй болохоор хамгийн гол нь ажил төрөл хийж чадахгүй байна. Засгийн газраас бас иргэн мөрт 300,000 төгрөг олгоог бол яг энэ 28 хоногийн хөл хоройг даванд болоход бас танаа гэр бүлийн хэцүү байхаар байсан бол таны ярианаас сонсох нь хэцүү. Тэр буужид бас нөгөө нэг төлөө нүрсээ нөөцөлж хүнсээ базааж авахсан л да. Тэр бол айгүй тус болсон. Цаашдаа бол ер нь бол хүүхдийн мөнгийг одоо нэг 20 болгоны яриад байгаа шүү дээ. 20 болгох юм бол бас хэцүү үдээ. 100 хിവэрэ байгаад тах юм бол бас айгүй их тостой. Тэрнгээрээ талаар нь төлөө нүрсээ талаар нь хоолундаа гэд бас зохицуулаад одоо бол тасаад сураад байгаа. Ихэндээ ч болоод бас зарцуулахад бас хэцүү байсан л да. Нэг одоо нэг айлын хашаанд хүүхдүүд бас ингээд хамаа замраагүй нөгөө юм хум авч өгөөд эхэндээ болол жоох хэцүү. Одоо бол ингээд жомог жоох ойлгоод яа юунд бол өргөдлөх болсон ээжүүдээ юм хумыг зохицуулж юм сураад байгаа. Юмд хянамгаа антаад. За бидэнтэй цаг зав гаргаа ярилцсан танд баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Бид үргэлжлүүлээд Чингэлтэй дүүрэгт сурвалжлагаар явж буй сэтгүүлч Соломонтой холбогдъё. Хөл хоройны үеийн өөр нэгэн өнгийг та бүхэнд харуулах болно. За тэгэхээр сэтгүүлч болгондоо баярлалаа. Тэгэхээр бид үргэлжлүүлээд Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Lotus Coffee Shop-ийн үндэслэгч Бат Эрдэнэтэй бас хөл хоройны үеийн нөхцөл байдал ямар байгаа тухай та бүхэндээ сурвалжлая. За тэгэхээр хөл хорой ер нь хэрхэн өнгөрч байна вэ? Өөрийн тань хувьд. За хөл хоройны үед яг одоо ингээд хоёр дахь хөл хорой болсон тий. Тэг жоохон
гэр зураг байна. Үйл ажиллагааны бол цогсон байдалтай. Дэрийгээ таагаад яг уу эдийн засгийн яг нөгөө төлөвлөгөөгөө их боловсруулж байна. Гэтэ байнгын өөрчлөлттэй тий. Тиймэрхүү л байна. Яг цар тахлын үеэр нэгдсэн үйл ажиллагаа нэгдэж жил гаруй болж байгаа. Тэгээ эргээл дахин цар тахал хөл хорой болоод байна л да тийм ээ. Тэгэхээр бас бизнес эрхлэгч хүний хувьд магадгүй энэ хөл хоройос хэрхэн нөлөөлж байна гэдэг нь санхүүгийн дарамт учруулж байна. Санхүүгийн дарамт бол учруулах хувьд бол их л хүн дээр учруулж байгаа шүү дээ. Яг тэгэхээр энэ чинь нөгөө миний бизнес чинь тогтсон бизнес биш дүнгэж нэгдээд удаагүй одоо жил болох чинь тий. Энэ хугацаанд чинь жил хугацаанд чинь баг яг тасралтгүйгээр бодох юм бол 3 сарын баг одоогийн байдлаар ажиллагааг өнгөрөөцөн. Санхүүгийн хувьд бол энэ чинь бизнес хийж байгаа юм чинь банк босс ч юм эсвэл ямар нэгэн хөдөлгөөн хүчнээс зээлийн хөрөнгө татсан байгаа хөрөнгө оруулалт байгаа тий. Тэрний хөрөнгө оруулалтын буцаан төлөлт буюу хүү эдгээр дээр бол маш их өөрчлөлтүүд яг бид ингээд нэг юмаа ингээд хөлгөх гэхээр энэ хөл хорионоос болоод эдийн засгийн ч юм уу орлого зарлахын төлөвлөгөө гарч чадахгүй байна. Лотосын хувьд төрөсөлдөг тийм ээ. Өөрийнхөө хувьд бас сая хүү зээл гэдээ ярьлаа. Хэр хэмжээний ерөн зээл бас ер нь банк бусд. За ер нь бол яг нэг сардаа нэг 2.5-аас 3 сая ерөнхийдөө нөө зээл буюу зээлийн төлөлтүүд байна. Энэ дээр нэмэгдээд энэ чинь нэг бас хүн хэмжээ хэрэглээний мөнгөтэй байр ус тог ингээд гэх юм бол сар бүр хэмжээний мөнгө хэрэг болж байгаа. Одоохондоо яг нэг хасах баланстай. Гэхдээ тэрийг нэг юм ил хүмүүст ингээд сошиал хэдрээр нэг зовж ингэж арай хийж чадахгүй байна тий. Нөөх их хэцүү хүмүүс байгаа учраас тэгэл олонтойгоо. Аль болох л зохицуулах хэлчихээ гэдэг юм тийм. Энд чинь бас өөртөө их юм нээцэн хэмжин тэрийг эрсэлхийг үүрэх ёстой. Яг төрөөс нь ч юм уу ерөнхийдөө хөнгөлтөд үзүүлж байгааг бол үзүүлсэн тийм үү 7 сарын 1 хүртэл тоог урсгал зардлыг хэмнэ гэдэг чинь жишээ нь манай энэ нэг жижигхэн газар чинь 500 мянган тоог усны мөнгөс хамгийн наад зах шүү дээ. Тэрний хэмнэлтэл бас үгүй хэмнэлт байна. Засгийн газраас иргэн бүрт 300 мянган төгрөг өгсөн. 300 мянгаас таны амьдралд хэр төмөг болж чадав? За ихтэй бид хүүхд бид гурав шин нэг бараг сая төгрөг 900 мянган төгрөг болж. Яг тухайн өдрөө тэр мөнгөний би нэг 60% шууд зээхэд төгсөн байхгүй. Тэ? Хөвгнээс авсан мөнгө байна. Банкны зээлийн хүүгийн гэж бас байна тэ. Тэрийг өгчөд үлдээхээр хүнс авсан. Танах чинь бас нэг хитэ ажилтнтай тийм ээ. Одоо хөл хорионоос болоод ингэ зогсонгүй байгаа. Тэгээс ажилчтай чинь хувьд бас ямар байна? Ер нь ажлын байраа хадгалж үлдэхэд хэр бэрхшээл авчирч байна вэ? Ажилчтай хувьд одоо юм хэлэхээр бид нар чинь нэг хямраг гээд хүний тоо цэвэрсэн байна. Галт тогоонд нэг хүн 2 барьяастай ингэ дүүний 3 хүнтэй л байна. Тэгээ энэ 3-ыг болвол яг ингэ докторжуулах. Яг одоо карантины дараа жоохон одоо ахиж 20 цээр цунгахгүй байх гэдэг үүднээс бол нэлээд хүчтэйгээр эхлэе те. Би яагаад тэгэхээр маркетингаас сайн хийх юм бол хүмүүсийн урсгал наашиг учраас тэрэн дээр анхаарч хүмүүсээ нэмээ гэсэн бодолтой байна шүү дээ. Одоо ингээд хөл хорионоос онгогдоод явж байна. Тэр цаашид бас танд болон таны бизнес, таны гэр бүлд ямар хүндрэл үүсэх эрсдэлтэй вэ? Хүндрлийн үед яг нийт ерөөхдөө бол гэр бүлийн нийт анхны нөгөө хатгламжинж байхгүй болсон тийм үү. Тэгээд байнгын хасах баланстай байна. Дахид сунгаад ингэх юм бол ер нь бол хамгийн наазах нь хамгийн би бол хамгийн наазахтай зүгээр энэ гар утсыг хамбарт нь тавил ихний хүүгээ өгөх ингээл зогсон шүү дээ. Дараа үйл ажиллагаа эхэлтэл. Гэхдээ ингэж эхлээд үйл ажиллагаагаа эхэлсний дараа бол дахиад л энэ үйлчлэгээний байгууллагын хүн их цөөхөн байдаг шүү. 11 сарын 11-нд харагдахад манайх чинь өмнөх үеийнхээс бүр 30-аас 40% л орж ирж байсан шүү хүнийх нь. Тэгээд байнгын битүү байсан юм чинь байхгүй болсон тий. Тэгэхээр эн чинь өдөрт орж ирж байгаа орлого нь зүгээр балансаа барих төдий орж ирсэн. Яг гоо түр одоо дахиад ингээд 20 цэрээ ингээд сунгах юм бол тэрнийх дүрм журамд шаардлагын дахин арын үйл ажиллагааг сайн анхаарах хэрэгтэй юм болов уу гэж бодод идэв шүү дээ.
Яг 20-50-д бүхээ яах юм уу гэхээр гудамж харна хүмүүс нөхөлдөл энэ тэндгүй яваал яхаа. Тэгэхээр тэрэнд нь бас амар хэцүү. Тэгээд эн чинь нөгөө нэг гинт иймэрхүү шийдвэр чинь энэ чинь авч байгаа түүхийд материал муудах үе байна те. Жишээ манайх чинь нөгөө өглөөний хоол хэдэн гардаг чинь нарийн ногоо ихээр авдаг. Дандаа шинэ ногоо тийм ээ. Тэнгүүд нь тэр нарийн ногооны чарпал хугацаа амар баг. 2-3 оноо ерөнхийдөө мууччих учраас тэгээд байнгын тиймэрхүү зардлууд гарч ирж байна. Өмнөх карантины дараа бид нар яг үйл ажиллагаагаа нэг яг бараа татах мөнгө байхгүйсэн шин. Хов найзаасаа мөнгө зээлхийг бараагаа татвал тий. Тэгээд одоо дахиж одоо нэгтэй би бараа татахаар яах вэ хөл байгаа байхгүй юу. Өмнөхдөр би нэг их хүнээс мөнгө зээлхийг бараа татвал дахиад нэг 7 хоног үгүй буцаа хацсан шин. Тэр нь амар эрсдэлтэй байхгүй юу. Зээлсэн мөнгө гаргаж баг амжаагүй. Үгүй угийн амжихгүй л тэгээд тэр чинь тэгээд одоо болохоор яг эрүүл мэндийн яам юм уу эсвэл манай засгийн газар сайн хажиж байгаа. Тэрийгээ дагаад энэ шаардлагуудаа жоохон бодож үзээ тийм. Үнэхээр хорж байгаа бол тэрийгээ дагаад дараагийн нөгөө нэг хяналтын үйл ажиллагааг сайжруулах юм шиг. Яг үнэхээр миний найзууд гэсэн энд гүц байгаа л явчихлаа шүү. Танд хүмүүс ингээл бүүн дуулзаа хэдэн талаас алхаж ирээд юмэрхүү тий. Би болохоор яг гэрээсээ гарахгүй байгаа байхгүй юу. Тиймэрхүү байгаа учраас жоохон ашиггүй байгаа тийм. Зарим хүмүүс нь тий яг заримд нь ашигтай. Тэгэхээр энэ чинь бас нэг хөл хорой нэрээр дэглэмээ сайн баримтлаад байгаа зарим аж ахуйн нэгжүүд ингэ давхар бас хямраад байгаа. Тэгээд хохирлын үед бол юмас агчдаг байхад. Тэгэхээр би болохоор одоо жоохон гоё шийдвэр сайн нөөний сайн төлөвлөсөн тий төрийн удирдлагууд жоохон гоё шийдвэр гаргаад тэрийг байнгын хяналтын сайн сайжруулахад ингэх юм бол яг өөрөөр яг доктортой бидэд нэг 14 хоног яг хүмүүс нь гахгүй нэг чигээр барьж авна шүү дээ. Тэгэхгүй ингээ гудамжаар дүүрэн хүмүүс өвчлээ шүү. Тэгээ тэнд нь жоохон ундууцалтай. Нэгдүгээр хоёрдугаарт эдийн засгийн хувьд бол бүх хүмүүс хямарч байна тий хамгийн гол нь хувийн сектор их юм байхгүй. Бид нар чинь уустаа татвар төлдөг тэр татвараар нь бид төсвийг нь цалинж юм байж чи нэг ингээл бацаад. Айлгуулах боломжит үйл ажиллагаа юу юм бэ? Зөвхөн скол бол хаалхаагаад ингээд яг хамгаалтын хувцастай зөвхөн хаалхаараа өгчиж болно. Нэг ч хүн оруулахгүй гэх тий. Түүц шиг юм бохгүй юм яг л ингэж өгч болох юм. Тэгтээ гудамжаар явж байгаа хүмүүсийн ёс суртахуун өөр байгаа зүйл бас хэцүү байна. Тэгэхээр яаж чадах вэ? Энэ бол дан манидээс хамаарсан юм биш. Түр ирэн тий аж ахуйн бүгд л нийлж хамтарсан байдлаар л үгүй энэ хүүний цар тахлыг авахгүй хэцүү байна. Манад ингээд ажиглагдчихж байгаа зүйл нь хөл хорой тогтоосны дараа нарийн ногоо одоо шинэ ногоонууд байхгүй болчихсон тийм ээ ховорцчдаг, үнэн нэмэгдчихдэг, өндгөн тасарчдаг. Танах ялангуяа зөвхөн тийм нарийн ногоо, шинэ ногоо, өндөг магадгүй тийм зүйлээр бүтээгдэхүүн хийдэг штэ тийм ээ. Тэгэхээр тэр эргэлтийн хувьд ер нь ямар вэ? Эргэлтийн хувьд яг нарийн ногоо олдохгүй. Яг ганц хоёр нүн таньдаг хүн байна тийм чинь. Тэд нар нарийн ногоо зардаг хүмүүс байна. Тэдэртэй хэд хоногийн өмнө захина. Нэгдүгээр тэр хоёрдугаарт үнийн хөрөгдөл барилт бол амар хэцүү байхгүй. Яг тэгэхээр бид нэр ингээд за одоо хоолн дээр жишээ нь нэг хоолны ашигын марж нь 30% гээд үн зөхөөгөөд миний өдөр гаргаад ингэсэн байхад нарийн ногооны үн нэг дахин өглөөрсөн шүү дээ. Үнэтэй болсон шүү дээ. 40000-ын салхаад байцаа чи 100000 болсон тий. Инхээр маа дээр гарч байгаа хоолны ашигын марж бол байхгүй. Тэгэхээр бид нэр үнэ нэммийг гэх юм бол бидний үүсгэгч нар бас гайхах шүү дээ. Тиймэрхүү байна. Хоёрдугаар бид чинь сая хямралын үеэр ч гэсэн хүмүүс бас хямарч бэлэн мөнгөний хомсдолд орж байгаа шүү. Тэгэхээр бид нар бас манай байгууллага бол өглөө 6-аас 8 цагийн хооронд бид нар кофега 50% хэмжүүлж. Энэ бол яг нэг маркетинг гэлтэй тий. Хүмүүс кофега уухтаа хажуу нь хоолой идэж магадгүй өтөөхтэй. Тэгтээ яахаа тэр нь өөр өгөөж өгсөн үү? Өөр өгөөж өгсөн байх гэж би бодож байна тий. Тэгтээ тийм амар ингээд оцож явуулах ашиг байхгүй. Энд чинь энэний ашигыг энэ төл рүүгээ оруулж байгааг шийдэж учраас. Тэг яг хүмүүсээ алдахгүй, гэлгэнтэй алдахгүй нөгөө хүмүүс маань тий. Бас байнга өөрсгөөч нарын бас нэг урамшуул байхгүй. Иймэрхүү юм хэцүү нөхцөлд бас ч гэсэн нэг хүн 2500-тай дуртай кофе аваад уучих л шүү дээ. Цаашд магадгүй дахиад хөл хорой сунгахыг бас бид нар таашгүй тийм ээ. Нэг өдөр л ингээл подкаст ер нь ачдаг шүү дээ. Яг тэр үед яг үр ашиг нь хэрвээ үр ашиггүй бол бас амирыг яг залхуун бидэд бол бодож байгаа.
бүр ингэж нөгөө нэг юм төр ч юм уу аль эсвэл нийгмийн юм буруу шийдвэрүүд байгаад ивэл те энэ хувийн аж ахуйн нэгжүүдэд дэмжсэн юм байхгүй байгаа тэгвэл бараг гадагш айлгуулах юм тийм өгсөн тийм бүр бодол төрсөн шүү дээ. Тэ ийм юм ингээд үүсэн байгуугчаад ингээд хүмүүс овоо ингээд танигдчих ингээд төрийн ч юм уу аль эсвэл яг ковид нөлөөлж байгаа юм л да. Тэндээс буруу шийдвэрүүд байгаад ингээд бүр хямраад ивэл бас хэцүү байхгүй. Сая хүртэл нийгмийн даатгал нь 36 болсон. Тэр чинь амар хэцүү. Чиний авчаад 100 төгрөгийн цалингийн чинь 36-ыг авчаад дарах хэдэн төгрөг тэгэл. Тэр нь тэгээд яг үндэслэх нь юу юм те? Нэг өөр боломж бас байдгүй юм болов уу гэж бодоо тэгээд амар толгой гэсэн байдалтай. Яг ковид одоо ингээд энэ ковид нь бүр намжгүй уурсан буруу шийдвэр гаргаад дахиж алдаад энэ нарт хүн ухамсаргуудад ингээд яваад ивэл бараг л тэгэл жон ковид суулгар бooгүй бараг аль болох гадагшаа сургууль мөргөл хинтдэлхийг аваад яваа гэсэн бодол биш. Яг нэг нөгөө ихэд те. Тэр чинь бидний чинь залгуун байхгүй яг 35 нас хүртэл өөрийн гэсэн юм ингээд хийх гээд ингээ явж хахад ингээд ивлэж хэцүү байхгүй. Татвар бүх юм баран дарамтлал те. За тэгэхээр би та бүхэндээ Чингэлтэй дөрөвт үйл ажиллагаа явуулдаг Lotus Coffee Shop-ыг үндэслэгч Батэрднээс за хөл хорионы үеийн нөхцөл байдал ямар байсан тухай сурвалжлаа. Өргөлжлүүлээ сэтгүүлч буян талаа та бүхэнд за өөр нэгэн хөл хорионы өтөрхийг та бүхэндээ харуулах болно. Баярлалаа. За сэтгүүлч холбоондоо баярлалаа. Бид бүхэн одоо сурвалжлага Баянгол дүүргийн 21-р хорооны иргэн Рэнцэн Дулунгуайн хаас одоо үргэлжлүүлэн хүргэж байна. Таны хувьд яг тэтгэврийнхаа мөнгөөр одоо тэтгэврээр амьдарч байгаа иргэн одоо тэтгэврийн мөнгө нь одоо яг энэ хөл хорионы өдрүүдэд одоо хэрэгцээнд нь амьдралд нь хангалттай хүрж байна уу? Тэтгэврийн хэмжээнд би нөгөө 20 жил ажиллаад олон хүүхдтэйгээд гарсан учраас 20 гаруй жил ажилласан. Арсан учраас тийм их тэтгэвэр авдаггүй. Тэгээд хүүхдүүдээсээ бас зарим нөхцөлд бас мөнгө төгрөг аавд амьдардаг. Яг хэрэгцээний юм өөрийнхөө мөнгөөр нэлээ юм ингээд яач юм уу хүүхд зүхтаас бас дэм авдаг штэ. Би чинь 4 хүүхдтэй хүн. Хүүхдүүд мань бүгд амжиргаагаа хөөгөөд одоо өөсөөс нэг амиг ажил төрлөө хийгээд тэгээд улсад ажиллаад хуваар ажиллаад явсаж байгаа. Тэгээд би бол энд амьдардаг. Манай гадаа энэ хүүхдүүд энд байгаа. Таны хувьд тэтгэврийн хэд төгрөг авдаг вэ? Би жоо хавд юм 304 тийм л. Энэ одоо яг таны сарын хэрэглээнд дэр нь хангалттай дээр нь хүрж байна уу? Энэ сарын хэрэглээнд хүрэхгүй л дээ. Яг тэгвэл хот газрын амьдрал чинь ерөөсө яваад явхад л тэгэл бүгд зардал гардаг болохоор тий. Хөдөөний амьдрал биш. Хөдөөний амьдрал дээр би мэдлээ. Хатаа өглөө идэж уушаа хийчихэд тэгээд хөдөө чинь цаахан штэ. Хотын амьдрал бол тийм биш. Бүх юм зам тийм. Хөдөө чи аргалаа дүүчгээд аргалаа төлөөч юм уу тэгээд төлөгийг гаргачаад ингээл амьдрдээ штэ. Хөдөө хотод бол тийм байх штэ. Хөдлөх болгонд л мөнгө. Тийм болохоор ийм мөнгө хөрөлцөхгүй. Тийм учраас өөр хүүхдүүдээс бас зарим тусалцаа авдаг. Ер нь таны хувьд тэтгэврийн зээлтэй юу? Тэтгэврийн зээл би юусаа аваагүй. Нөгөө тэтгэврийн зээл бас надад нэг хэлэх асуудал байна л да. Тэтгэврийн зээл авааг огт авдаггүй байхгүй би. Хөгс ухтаас болгоод тэгээ цагаан сармаар орчин бас хүүхдүүд бас хоол унд яваа. Тэгээд ингээ болгодээ. Тэгээд тэтгэврийн зээл аваагүй хүмүүсээс энэ 5 сард тэднэртээ мөнгө өгнө гэдэг нэг яриад байгаа л да. Тэгэхээр тэрний нам засгийн мөнгө байдаг бол тэрний нэг сайл байна. Тэтгэврийн зээл гэснээс одоо яг энэ ерөнхийлөгчийн югаар бол одоо өмнө нь тэтгэврийн зээл авсан иргэдийн одоо ахмадуудын тэтгэврийн зээлийн бас тэглэсэн шүү дээ тийм. Авчдаг байж дээ авцсан бол одоо ингээд тэглүүлээд өнгөрөх байж бас амьдралд нэлээд нэмэр болох байж гэж бодогдсон уу? Бодогдлоо яхад энэ хүмүүс маш хүмүүнг аваад тэгээд шууд тэглүүлчих байгаа юм. Бид нар чадаад нь тэрнийг хөргөх гээд ингээд хүүхд зуутаас мөнгө татаад ч юм одоо тэгээд хөргөөл яваад ирсэн шүү дээ. Одоо би өөрөө санхүүгийн ажил хийжсэн болохоор нэг үр зээл тавих дурггүй. Сүүлд нь үр зээл тавьчаа тэрийг маань хүүхдүүдээр төлөвлөх бол яах вэ? Биш хөгсөн хүн тэгээд тийм болохоор би зээл мэд авдаггүй. Өөрийгөө л болгоо баг зүрхээрээ тэгээд өөрийгөө болгоод 2 ходгүй хоосоо хоноггүй гэдэг шиг л тэгээд явдаг л да. Явжсэн л да. Тэгвэл чинь гинтийн тэглэлээ болоод тэгээд их хүмүүсийг тэглэсэн тэгээд их мөнгө л өгсөн тэгээд мөнгө аваагүй ч харамсаад байх юм алга да. Үнэхээр нам засаг маань бас өгнө гэсэн болохоор нэг сая төгрөгөө өгчөө гэсэн болохоор
Тэгээ өөх юм болоод би хараа сууж шít. Та хоёр нь одоо гэртээр ганцаараа амьдардаг, хэдүүл амьдардаг. Би яг ганцаараа амьдардаг. Хүүхдүүдэд тусна гаргачаад өөрөө ганцаараа амьдардаг. Хөл хорой дахиад 14 хоногор ингээд сунгацлаа тийм ээ. Яг энэ одоо энэ хөл хорой тогтоогоо дахиад ингээд дахин ингээд сунгаад байгаа нь таны амьдралд одоо бас яаж нөлөөлж байна вэ? Миний амьдралд бол хэцүү. Гадаа салхинд гараад хол явуулж болохгүй. Өр хүүхдүүдээ уулзах арга байхгүй. Гэр гэртээ байна. Манай хүүхдүүд чинь энэ ойрхон байгаанууд нь орж байгаа нь хол байгаанууд нь орж гарахгүй. Ерөөсөө уулзахгүй. Зарим хүүхдүүдтэйгээ баг 6 сар ч уулзаагүй хүүхд байгаа. Одоо хөл хоройны улмаас одоо хүүхдүүдтэйгээ ач зээнэртэйгээ уулзаагүй болохоор тэр эдигээ таагаас их сандаг байх та тийм ээ. Тэгээд ялангуяа тэр ихэр хоёроо би айгүйх сандаа. Одоо 4 настай. Тэр хоёр минь уцаар би очмоор л байна гэж тэгэл ярьж байгаа шүү дээ. Очиж би тэгмээр чинь ингэмээр чинь яагаад болохгүй вэ гэж асууж байгаа шүү дээ. Би болохгүй одоохондоо болохгүй гэж итгэл гаргадیں۔ Тэрнээс би очтгоо. Энэ хөл хорооных нь үед би бодохдоо хөл хорооных нь үед бас журмынхын дагуу байж байгаа. Тэгээд бас нам засгийнхаа төрийнхөө бодлогыг бас биелүүлээ. Бас хүмүүс ч гэсэн бас үлгэр бай хөшөө юм чинь тэгж бодож байгаа шүү дээ. Тэр болохоор тэгээд гардггүй шүү дээ. Ерөөсөө гэрээс гардгаа. Баг гардггүй. Хаа 10 хоногт нэг удаа гардгээс одоо тэтгэр буух өдөр нэг гарддаг юм гэсэн бодолтой. Хаа байсан нэг өдөр шүү дээ. Одоо хүүхдүүдэд вакцин хийлэг тэгээд өөрсдөө хамгаалж тэгээд та нар өвдчих юм бол би л хамгийн түрүү өвдөн шүү дээ. Ягаар хөтгөх шүү дээ. Хөшин хүндүрүүлж өвдөн та нар яг зүгээр гайгүй тэгэл ханаа чиглэл өнгөрөх байлгүй. Итгэрийг тэгж. Хүүхдүүдээ бас нэг халдвар авчих вэ гэж бас санаа. Энэ санаа зовж байгаа л да. Яг л хүүхдүүд маань одоо ажил хийдэг. Хороо дүүрэгч одоо яах вэ? Бас хоосонгүй өөрх юм бас яаж ийнү ийж ийнү гэдээ бас эргэж тойроод идэв штэ. Манай одоо энэ хорооны хүмүүс чи бүгд солигдсон гэсэн би одоо ямар хүмүүс ажилд орсон сайн мэдэхгүй. Хоош манай одоо намайг таньдаг болсоо дандаа эргэж тойроод тэгээ ингээ тийм ажилд байгаа шүү гэж явж л идэг штэ. Амралт энд явах уу 3 хоногоор 2 хоногоор гэж. Эргэж тойроо явдیں۔ Манай хорооны хэсгийн халагчнаас нэг мундаг. Цар тахлын нөхцөл байдлын улмаас Улаанбаатар хотод хөл хоройг 14 хоногор сунгаад байгаа. За одоо олон дахин ингэж хөл хорой сунгаад байгаа нь иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа бид нар одоо газар дээрээс нь сурвалжлан хүргэж байна. Аа бидний тохиолдол одоо яг Баянгол дүүргийн 21 дугаар хорооны иргэн Ринцэн Долонгой анхаас сурвалжлага бэлтгэн хүргэлээ. Баярлалаа танд. Баярлалаа. Игүүрэмийн сайт та бүхэндээ хөл хоройны үеийн 3 өөр өнгийг харууллаа. Бид энэ удаагийн сурвалжлагаараа Баянгол дүүргийн 21 дугаар хорооны иргэн Ахмад Настан Ринцэн Долонгой хөл хоройны улмаас үйл ажиллагаанд төр зогсоод би Lotus Coffee Shop-ийн эзэн Батэрдэн Баян зүрх дүүргийн 19 дугаар хорооны иргэн өрх толгойлсон эмэгтэй Төмөр цааш нарийнхаас одоо сурвалжлага бэлтгэлээ. Засгийн газраас иргэн бүрт олгосон 300 мянган төгрөг өнөөдрийн байдлаар тэдний амьдралд тус дэмээ өгч байна. За тодорхойлбол иргэдийн хувьд хоол хүнс, нүүрс төлөг авахаас гадна дийл хүнсний л үр тавьсан өрөө барагдулсан бол хуваараа аж ахуй нэгж эрхэлдэг хувийн байгууллагын хувьд ажиллаагийн хугацааныхаа урсгал зардал болон үр ширээ төлсөн байна. Гэвч энэ байдал цаашид үргэлжлэвэл юу болохыг бид таашгүй.